операционуудаа атгаад ирсэн. Зүүн талын нүдний мархаа болсон. Тэгээд ирсэн. Өвсөн аймгийн давсцсан бас ирсэн. Тоглож агаад өөрийнхөө нүдрөө төмөр хатгуулад хүүхэд маань тэр өөрөө төмөрт хатгуулсан хэллгүүгээр хонуулаад маргааш өглөө ингээд энэ хар юун ингээд цайрцсан. Тэгээд сумдаа ирээд үзсэн чи амар глөө яаралтай явахгүй болохгүй гээд тэндээсээ яваад иртэлтэй 24 цаг болоод өвстаа нэг хоноод төвөвтэй. Тэгээд энэ иртэлтэй 48 цаг. Сан бяцхан үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн минь төргий. Энэ сурвалжлагаас эхний хүүхэд маань анхаарал болгоомжгүй байдлаас хоёр дахь хүүхэд маань эцэгхийн хараа хяналт сулаас болоод гэмтэж, бэртэж, цаашлаад харааныхаа бүрэн бүтэн байдлыг алдаж болох ностой байдалд хүрж байгааг бид сая үзлээ. Нэвтрүүлгээ таагүй мэдээлэлээр эхэлж байгаад үлдсэн өчий. Гэхдээ альва нэгэн осол гэмтлийг бид урьдчилан сэргийлж байж эрүүл мэндэд хамгаалдаг болохоор энэхүү сурвалжлага маань бидэнд сургамж болох байхаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн зочтой студидтэй урьдцгаая. Манай өнөөдрийн зочдоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний мэс заслын бас гэмч, шинжлэх ухааны магистр, тэргүүлэх зэрэг эмч Шамсия. Шаасны нэрэмж улсын 3 дахь төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч, ахлах зэрэгтэй эмч, мөнхтэй эмч маань хүрэлцэн ирсэн. За сайн бацгаана. Манайха хамгийн итгэлтэй ус. Нүдний хараа муутах гэдэг нь юу нэг ямар өвчин байдаг юм бэ? Хараа муудал гэдэг бол олдмол болон төрөлхийн байдаг. За тэгэхээр төрөлхийн гэдэг ойлголт бол их чухал зүйл байдаг л да. Яагаад тэгэхээр хүүхдийн хараа гэдэг бол ер нь 5-6 нас хүртэл хөгжиж байдаг. Энэ хооронд бид нэр хүүхдийн хараа муутай юу үгүй юу гэдгийг заавал ямар нэг байдлаар ядаж нэг удаач болтоо юмчд хандаад шалгуулсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхд маань ялангуяа бага насны хүүхд маань дөнгөж ихээс төрөхдөө нэмэх 3 гэдэг шилийг зөөж төрж байдаг. Дунджаар нэмэх 3. За 5-6 наснд хүрэхээр нэмэх 3 маань 0 болоод өөрөөр ямар ч хэлгүүгээр яг том хүн шиг бүгдийг 100% харж явах хэрэгтэй. Гэтэл төрөхдөө энэ хүүхдийн маань нүдний өөрийнх нь онцлогоос хамаарат нүдний алимын хэмжээ нь дөнгөж төрсөн хүүхдийнх нь 16-аас 17 байдаг байхад тэр хүүхдийн магадгүй тэр хэмжээнээс өшөө бага байдаг. Тэгэнгүүтээ нэмэх хугарал маань илүү давмгай нөгөө нэмэх дундаж 3-аас илүү байдаг. Тэгэхээр ядаж нэг удаа энийг сургуулийн өмнөх наснд хүүхдийн харааг шалгуулад манай хүүхдийн харааны байдал наснаа тохирч үгүй юу гэдгийг шалгуулж авах хэрэгтэй л байдаг. Хүүхдийн нүдний өвчлөл одоо том хүнийхээс ялгаад байдаг болов? Хүүхдийн өөрийнх нь хөгжлийнх нь онцлогтой холбоотойгоор онцлог зүйлүүд бол байлгүй яах вэ? Хүүхдээ хараад яг одоо цаг тухайд нь үзүүлээд одоо чи бол юу гэдэг 2 настай хүүхд маань нэмэх 3, нэмэх 4 гэдэг шил зүгээд ирэх юм бол энэ бол хэвэн биш. Тэгэхээр энэ нүдний хэмжээд үзүүлээд энэ хүүхдийн маань хурланд харж үгүй юу гэдгийг шалгуулах хэрэгтэй байна. Ер нь сургуулийн өмнөх насны сурагчдын хүүхдүүдийн хараа мутгах шалтгаан бол хугарлын гажиг гэж үүдэг. Энэ юу вэ гэхээр шил зүг шаардлагатай хүүхдүүдээ гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхдийн зөвлөх поликлиникийн нүдний эмгэх судал хараа хамгаалалт кабинетээр хүүхдүүдэд тогтмол үзүүлж харааг нь шалгуулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхэд насандаа тохирсон зөв хараатай байна уу? Цаашдаа хараа муудах эрсдэл байна уу? Бусад өөр эргэтэн систем ямар нэгэн эмгэгтэй хавсарч нүдний эмгэг байна уу? Өрсөлд өвчин байна уу? Гэдгийг нь бол тогтмол за бүр болохгүй бол жилдээ нэг удаа бол үзүүлж явах хэрэгтэй. Нэг л 5-6 нас хүртлээр хүүхд шилээ зөөд хараагаа хөгжүүлж чадаагүй бол дараа нь томорсон хойно хараа хөгжих гэсэн ойлголт байх болчдөг. Тэгэхээр тэр нэг нүдч байж болно, 2 нүдч байж болно, мохс хараа гэдэг юм үүсчдэг. Дөнгөж төрсөн хүүхдийг одоо харааг нь шалгуулах шаардлагатай. Дөнгөж төрсөн хүүхдээ бид нар яаж үздэг вэ гэхээр нүдний үгийг шалгацдаг. Тэгэхээр хүүхд заавал тэр самбар дээр хүсийг хэлэх алба байхгүй. Бид нар энийг өөрсдөө шалгадаг арга бий. Хүүхэн харааг нь өргөсгөөд энэ хүүхдийн нөгөө насны байдалтай хурлан тохирч үгүй. Өөрөөр одоо нэмэх хэд байна гэдгийг бид нар тодорхойлох нь 2 настай хүүхд нэмэх 5 байвал нэмэх 6 байвал энэ бол хэв юм биш. Тэгэхээр бид нар танаа хүүхд чинь төрлийн хурлын ажигтай юм байна. Одоо шил зөөх хэрэгтэй юм байна гэд зөвлөгөө өгч боломжтой байна. Дутуу нэрэн торлохын эмгэг гэдэг эмгэг сүүлийн үед бол ихсэж байгаа. За бид үүндээ бол 32-7 хоногоос доош 2 хилээс доош төрсэн дутуу нэрэн хүүхдийн зөвлөх поликлиникийн нүдний эмгэг судлаар бол одоо дутуу нэрэн торлохын эмгэг илрүүлэх скрининг шинжилгээнүүд хийгдэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хэрвээ хүүхэд нь дутуу төрсэн байх юм бол манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн нүдний эмгэг судал дээр ирж дутуу нэрэн торлохын эмгэг илрүүлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаасаа гэж хүсэж байна. Орчин үед одоо мэдээллийг одоо ухаалаг утас болгон одоо таблет, компьютераас их авдаг болсон. Одоо сонин унших, телевизээр үзэхээс илүүтэй одоо тэр ухаалаг утаснаас авдаг болсон. Тэгэхээр бид нар ойрын зайд маш их удаан хугацаагаар хардаг. Энэ талаар мөнхтэй юмч одоо бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч.
компьютерийн дэлгэц тэгээд ер нь дижитал дэлгэцүүд ухаалаг утастай холбоотойгоор ер нь сүүлийн үед одоо компьютер харааны хам шинж гээд нэр томьёо нүдний салбарт орж ирсэн. Тэгэхээр хүн жирийн одоо ном юм уу эсвэл принтерлээд гаргаад ирсэн цаасыг одоо унших, компьютерийн дэлгэцийг унших хоёрт айгүйх ялгаа байдаг юм байна л да. Жишээлх юм бол компьютерийн дэлгэцээс хүний нүд рүү маш их гялбалт одоо туяаг өгч идэг. Дээрэс нь тэр суур өнгө өөрчлөгдөхөд өсгүүдийн харагдах байдал бас өөрчлөгдөж идэг. Хүний нүдний одоо ажиллах зай тохиромжтой биш байдаг. Гэх мэтчлэн олон шалтгаанаас болоод компьютер дээр одоо удаан ажилладаг хүмүүсийн нүд одоо өдөржин хүнд ажил хийсэн хүний биетэй яг адилхан тийм ачааллыг нүдэнд өгч идэгөө гэсэн судалгаа байдаг. Компьютерийн харааны хам шинж нь толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж аргах, үзүү хөших, нүд гэрэлд мэдрэг болох зэргээр илэрдэг. За энэ шинж тэмдэг удаан одоо үргэлжлэх тусам тийм ээ дамжирч нүдний хараа бол байнгын байдлаар муудах тийм тохиолдолд ч хүрдэг байх юм байна. Тэгээд тэр 20 гэдэг нь болохоор хүн 20 минут дэлгэцэн дээр ажиллаад 20 алхмын зайд 20 секунд харж одоо нүдэ амрааж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ойр харж исэн нүдэ хол зайд фокуслаж нүдэ амрааж явах хэрэгтэй. За тэгээд байрлалынхаа хувьд бол яг нүдний тэнхлэгээс тийм ээ нэг 15 градус орчимд компьютерийн дэлгэц байрлаж явах хэрэгтэй. Түүнчлэн бид нэр компьютер дээр сууж явах үедээ цаас бичгийг их хэрэгэлдэг тийм үү. Тэгэхээр монитор дэлгэцийн доор яг цаас байж явах хэрэгтэй. Тэгээд кейборд байж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нарыг дунд сургуульд байхад завсарлагаанаар багш нар дасгал хийдэг байсан л да. Нүдэ анаараа нүднийхээ одоо нүдэ эргэлдүүлээрэ гэх тэ нүдэн дотроо тэгээд баруун тишээ ар зүүн тишээ ар гэд энэ маань одоо бодож байхад бид нүднийхээ одоо эрүүл мэндийг хамгаалж гол арга байж л тэ. Тэгэхээр та бидэнд бас нүдний одоо амраах нүдэ эрүүл байлгахад урьдчилан сэргийлэх дасгал бас зааж өгч гэж хүсмээр байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүд судлалын 3 дугаар курсын резидент эмч нар маань энд хүрэлцэн ирсэн байгаа. За одоо бүгдээрээ нүдний дасгалыг хийцгээе. Энэ дасгал нь одоо ямар учиртай дасгал вэ? Тэгээд тайлбарлаач. За энэ дасгал нь тухайн хүний нүдний булчин сулруулад нүдийг амраах юм үйлдэлтэй дасгал байгаа. Энэ дасгалыг одоо та бүхэнд зааж өгье. Тухайн хүн маань баруунаас зүүн тийш чиглэлд нүдэ хөндлөн тэглэгээр хөдөлгөнө. За энэ үйлдэлийг 5 удаа давтна. За үүний дараагаар дээрээс доош чиглэлд мөн адил нүдийг босоо тэглэгээр хөдөлгөнө. Энэ үйлдэлийг мөн 5 удаа давтна. Ингэсний дараагаар баруун дээрээс зүүн доош чиглэлд ташуу тэнхлэгээр нүдийг хөдөлгөж 5 удаа давтна. Мөн үүний дараагаар зүүн дээрээс баруун доош чиглэлд нүдний альмыг хөдөлгөн. Нүдний альмыг хөдөлгөн нүдийг амраах дасгалыг хийнэ. Эдгээр дасгалуудыг тус бүр 5 удаа хийсний дараагаар цагийн зүүнний дагуу нүдний альмыг 360 градусаар эргүүлэх хөдөлгөөн хийн. Энэ үйлдэлийг 5 удаа давтсны дараагаар цагийн зүүнний эсрэг мөн 360 градусаар нүдний альмыг эргэлдүүлэх хөдөлгөөн хийнэ. За ингээд үүний дараагаар баруун гарын алгаар баруун нүдний зөөлөн дарна. Ингэхдээ зүүн гарын эрхээ ураг нүдний урд 10-аас 15 см-ийн урд фокуслан барина. За эрдмийн хойлооч гэсэн хамтдаа хэлцгээе те. Тохоо бүрэн нугларсан байна. Ингээд тохоог бүрэн тэнийлэх хүртэл эрхээ ураг нүдний урдаас ойр зайнаас хол зайд шилжүүлэх байдлаар энэ хөдөлгөөнийг 5 удаа давтаж хийнэ. Үүний дараагаар зүүн гарын алгаар зүүн нүдийг даран баруун гарын эрхээ ураг нүдний урд байрлуулын тухайн үйлдэлийг 5 удаа давтаж хийнэ. За ингээд энэ үйлдэлийг 5 удаа давтаж хийсний дараагаар 2 гарын аль нэг хурууны эрхээ ураг нүдний урд байрлуулан гарын эрхээ уруу руу харлаа. Дараа нь хамрын үзүүр рүү харна. За ингээд энэ тохоо бүрэн нугларсан байна. Үүний дараагаар тохоог хагас тэнэлгсэн байрлалд байрлуулна. Ингээд эрхээ урууг харан хамрын үзүүр рүү харна. Үүний дараагаар тохоог бүрэн тэнэлгсэн байрлалд хараад хамрын үзүүр рүү харах энэ үйлдэлийг мөн 5 удаа давтаж хийнэ.
За үүний дараагаар хоёр гарын алгыг хооронд нь үрж бүлээн боловсны дараагаар нүдний алиман дээр зөөлн дараад энэ үедээ гүнзгий амьсгал авна. За ингэж энэ үйлдэлийг мөн 5 удаа давтаж хийснээр таны нүдний булчин агшиж таны нүд амрах болно. Зөвлөгөө өгсөн эмчтэй маш их баярлалаа. Бас нүд маань маш сайхан амарлаа. Эрдмийг бас амарсан уу те. Тэгэхээр энэ үйлчлэгийг одоо өдөр болгон одоо хийх хэрэгтэй. Хэдэн удаа хийх хэрэгтэй? Өдөрт 2-оос 3 удаа ер нь хийхэд тохиромжтой. Компьютер дээр сууж байгаа тийм. Хэтэр ачаалттай хэтэрхийх ачаалттай үед бол бүр өдөрт 3-аас 4 удаа байсан ч болно. Ер нь тоог нэмсэн ч болно. Энэ таслыг ихэд маш хялбар байлаа. Яагаад тэгэхээр хаанч хизээч ямар ч хугацаанд энэ таслыг хинч хийх боломжтой. Дээрээс нь бид нэр том хүн гэлтгүүгээр хүүхдүүдэд ч гэсэн заагаад өгч гээд маш ашиг тустай. Сайхан тасгал байлаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Хүмүүсийн дунд хялар нүдтэй, солир нүдтэй гэсэн ярианы хиллэгүүд зөндөө байдаг л да. Тэгэхээр энэ яг нүдний өвчин мөн үү? Яагаад үүсдэг? Тэгээд ямар аргаар засч болдог талаар Шамсын эмч маань бидэнд мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр хүмүүсийн дунд хяларч гэж ярьдаг, солирч гэдэг, дойлорч гэдэг. Тэр нь бол ерөөсө бүгдээр л нэг л ойлголт. Манай яг нүдэн дээр хэрэглэгдэж байгаа албан ёсны хиллэг мань хялар байгаа. За тэгэхээр хялар бол ерөөхдөө мөн л адилхан төрөлхийн олдмол гэсэн хоёр янз байгаа. Төрөлхийн хялар гэдэг маань ерөөхдөө эрт үеийн хялар гэж нэрлэгддэг. 6 сарын дотор үүсэж байгаа хялар. Тэрнээс хойш үүсэж байгаа хялрууд маань дандаа олдмол хялрууд байж болох нь. За төрөлхийн хялрыг бол бид нар голдуу яадаг вөхөр 6 сарын дотор үүслээ гэж үзэж байгаа бол мэдээж өргөний шимжгээнүүдээ хийгээд за энэ хүүхд маань хаалгааны хүүхд байна гэж үзэх юм бол 18 сарын дотор хаалгааг хийж өгдөг. За олдмор хялар маань энэ хуурлын гажигтай холбоотой үүсчээд байна. Тэгэхээр хялар олдмолоор үүсэж байгаа тохиолдол ерөөсөө л муу хардаг нүд юм уу хараа муутай нүд л хялар болох гэдэг. Энэ маань бидний олдмол хялар болдог. Нөгөө хүүхд маань хараа шалгуулаагүй учраас хараа муутайгаа мэдэхгүй нэг л өдөр хялар болчдөг. Энэ бол олдмол хялар. Бид нар тэр тохиолдолд одоо хүүхдээ хараашлаад за чи ийм 4 гэдэг шил зөөх хэрэгтэй байна. 3.5 гэдэг шил зөөх хэрэгтэй маяг шилийн зөвлөгчдөг. Эргээ 2 сарын дараа давтаж үзнэ. Тэгэл шилээрээ хялран засарсан байдаг. За засарахгүй байх юм бол магадгүй бид нар хаглаанд аавна. Эсвэл одоо юу гэдэг эцэгчүүд маань хүүхдээ шилээ сайн зүлгээгүй байж болно шүү дээ. Жишээлбэл цэцэрлэгийн хүүхдүүд маань цэцэрлэгт очихоор шилээ аваад шкафанд тавьчихдаг, орой аваад шилээ зүгээ явчихдаг. Энэ бол зүйлсэн гэж үзэхгүй. Тэгэхээр олдмол хялар маань голдуу шилээр засардаг хялрууд байдаг. Эсвэл одоо гэмтийн шалтгаандаа хялар харцсан байж болно. За эсвэл том хүмүүст бол одоо өөр өвчний улмаас хялрууд үүсч болно л да. Жишээл бамбаа улцхан өвчний өнгийн үед ч юм уу үүсч болдог. Тэгэхээр хялар гэдэг бол ерөнхийдөө хүүхдийн одоо өвчнөд явагддаг. Голдуу хуурлын гажгийн улмаас үүсдэг. Дийлийнх нь одоо хуурлын гажгийн шалтгаантай хялрууд байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар хамгийн гол нөгөө хараагаа шалгуулад гэдэг маань энэ ач холбогдол юм. Нөгөө хараа муу байдал маань дахиад нэг өвчний ч юм уу суур болоо явцдаг байх нь шүү дээ тий. Хүүхдүүд маань бас янз бүрийн хоорондоо тоглож байгаад нүдийг гэмтэх асуудал гардаг. Тэгэхээр заримдаа одоо өвчин шаналгаа баг бол хэлэхгүйгээр явагддаг. Тэгэхээр энэ үед одоо яаж хандах хэвээр эмнэлгийн байгууллагт гэрт юу хэрэгжилж байж байгаа тэр бимараа л гэмтчихэд байдаг. Хамгийн наазах наалдан пад нүдэн таг наалжаад ороод ирдэг. Одоо тий гэрийн нөхцөлд хайч хутгаар за зүгээр өснийхээ обрууч одоо юу гэдэг хавчаараар хүртэл одоо гимтсэн тохиолдол зөндөө байдаг. Хамгийн гол нь ээж аав нар энэ тохиолдол яадаг вэхээр одоо нөгөө 24 цагаар эмнэлэг ажилдаг гэдэг нь мэддэггүй хонуулцдаг хэд хоногоор явцдаг эсвэл нүдэн дотор юм орчжээ гэдэг долоочдаг. Тэгэхээр ийм үйлдэл хизээч үзүүлж болохгүй. За тэгээ гимтэл гэж бодохоор шууд гимтлийн эмнэлэг рүү яваад очичдаг. Гимтэл шинэ бол их насны хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нүдний мэсийн тасаг бол 24 цагаар энэ гимтэл яралтай тусламж үзүүлээд байж байгаа юм газар байгаа. Нүдний даралт ихсэх өвчин гэж одоо ямар өвчин байт юм бол одоо монголчуудын дунд одоо хэр тохиолддог бол нүдний даралт ихсэх өвчин гэдэг маань ер нь бол зайлс хийлж болох сохрлын байгаа юм. Гэхдээ нэгэнд хараа алдсан тохиолдолд эргэшгүй сохрол төрөдөг юм хэцүү өвчин. Нүдний дотор талын торлог бүрхүүл бол хамгийн дотор байрлаж байгаа энэ бүрхүүл дээр байрладаг гэрлийг мэдэрдэг мэдрэлийн эсүүд байдаг. Энэ эсүүдээс үүссэн мэдрэлийн ширхэг цаашдаа нүднээс гарч яваа тархинд очиж идэг. За өөрөөр хэлбэл энэ гэрэл мэдрэх эсүүд маань хүч зөөрсөөр тархинд очих мэдээлэл байхгүй болж ин гэсэн үг. Тэгэхээр
аливаа дүүрстэй тий бодит юмсыг хүн мэдэрч чадахгүй болдог. За энэ өвчний үед одоо ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй. За ихэнх хүмүүс ер нь өвчнийхээ хожим үе шатанд энэ өвчнийг бол ажиглах шалтгаан нь одоо яг юу вэ? Хамгийн том шалтгаан бол наслалт байгаа. Монгол улсын хэмжээнд 40-с дээш насны хүмүүст 2% эзэлдэг гэсэн судалгаа байгаа. Хоёр дахь хүчин зүйл болохоор удамшил. Цусан төрлийнх нь глаукомтой буюу нүдний даралт их төвчтэй байсан хүмүүст энэ өвчнөр өвдөх эрсдэл бусад хүнтэй харьцуулахад 4 дахин нэмэгдээд явждаг. Тэгэхээр яг энэ цусан төрлийнх нь тэр тусмаа одоо 1-р ирэмбийн цусан төрлийнхэн төрсэн эцэг их ах дүү нар нь энэ өвчнөр өвдөж байгаа хүмүүс бол эрсдэл бүлэгт байна гэдгээ өөрсдөө нэгэнт мэдж байгаа учраас одоо үүнээс эрт илрүүлэхийн тулд одоо үзлэг шинжилгээнд хамрагдчих хэвээр. Нүдний даралт ихсэх өвчнөд илүү өртөмтгий бүлгийн хүмүүс. Цусны даралт ихсэх өвчтэй, чихрийн шижингээр өвчлсөн, зүрх судасны өвчтэй, удаан хугацааны гормоны эмчилгээ хийлгсэн, нүдний ямар нэгэн эмгэгтэй болон гэмтэлтэй, нүдний шилний өндөр гажигтай хүмүүс. Халуун бөхчим орчинд байгаа үед нүдний даралт ер нь нэмэгддэг юм болов уу? За нүд өөрөө бие даасан одоо даралтынхаа зохицуулахтай эрхтэн. Яг цусны даралтаас юм уу одоо өөр бусад шалтгаанаас нүдний даралт бол 2 мм-ээс илүүгээр бол ихсдэггүй. Эмчид одоо цаг тухай бүрт нь үзүүлж авах шаардлагатай юм байна гэж ямар шинж тэмдгүүд одоо ихний шинж тэмдгүүд илэрдэг юм бэ? За харамсалтай нь энэ өвчний үед ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй. Тийм ч учраас энэ өвчин харааны чимээгүй хулгайч гэж нэрлэдэг. За өвчин нээлттэй болон хаалттай өнцөгт хэлбэрээр явагддаг. Хаалттай өнцөгт хэлбэрийн хурц давшлын үед нүдний даралт огцом ихснээс болж толгой таллаж өвдөх, огиулж бөөлжих, хараа огцом алдах ийм шинж тэмдэг илэрдэг. Бусад ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй. Өвчин яг хожуу буюу эцсийн үедээ эсвэл хараа бүрэн алдсныхаа дараа онцлогдох нь илбэг байдаг. Ямар эмчилгээ гэдэг вэ? Эмийн эмчилгээ, тэгээ лазер эмчилгээ, мисцэл эмчилгээ байдаг. За эмийн эмчилгээ бол ихэнх өвчтөнд одоо дагах боломжтой. Өвчин хожуу шатанд орсон буюу их даамжралтай байгаа тохиолдолд эмийн эмчилгээ үр дүнгүй тохиолдолд бид нар мисцэл эмчилгээнд шилжиж болдог. Мөн лазер эмчилгээтэй хавсарч явагдах боломжтой. Пластик мис заслууд өргөн дэлгэр болсон. Тэгэхээр ялангуяа охид бүсгүйчүүд маань нүдний давхраа оюулна гэж ярьдаг те. Тэгэхээр энэ мис засал маань хүний харах одоо чадварт нөлөөлдөг үү? Зохин дээр явагддаг. Гэтэл харааны маань одоо гол эрхтэн бол нүдний алим. Тэгэхээр зохины гооцлын мис заслууд хараанд нөлөөлөхгүй. Манай хүүхдийн доод зохинд гоо сайхны мис засал хийсэн гэсэн цөөнгүй эцэгчүүдийн яриаг би сонсч ирсэн. Тэгэхээр энэ ямар шалтгаантай мис засал бөгөөд ямар шалтгаантай ажилбар байсан талаар Шамсын эмч маань хэлж өгөөч. За тий. Тэгэхээр хүүхдтэр одоо бид нар нэрлэдэг эпиблефарон гэж одоо өвчин байдаг. Юу гэхээр одоо доотлын ярьсны илүүдлээс болоод сормуус маань нүд рүү орчдөг. Тэгээд энэ хүүхдэд танаа нулимс гоож, байн нухах юм завөр илэрдэг. Ялангуяа энэ бол ерөнхийдөө бол бага насны хүүхд болгонд байдаг. Хүүхд томрох тусам хамар өндөрсөд ирэхээр арсныхын дагцрынхын арьс татагдаад ирэхээр ууланд гайгүй болдог. Гэвч зарим хүүхдтэр энэ завөр арилдаггүй. Харин жишээ бүр сормуус томрох тусам хатуураад ирдэг. Тэгмүүдээ нүдэн өрх юм завөр илрээд хүүхд маань байнга нулимс гардаг ч юм уу ингээд гэрэлд галбдаг, нухалдаг юм завөр илэрдэг. Тийм болохоор бид нар тэр тохиолдолд одоо доотлын арьсыг нь авах юм хагалгаа хийж өгдөг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол манай дээр юм хүүхдтэр нь байнга нулимс гардаг юм өвчнүүд байна л да. Жишээлбэл одоо саяны хэлсэн доотлын сормуус татгшаа иргснээс болоод байнга нулимс гардаг. Эсвэл одоо нүдэнд нь эвэрлэгийн бүрхүүлийн өрөвсөл болсны улмаас нулимс гардаг. Эсвэл нүдэнд нь гадны бит орсноос болж нулимс гардаг юм завөр байх юм бол эмчит хандах хэвээр. Нүднийх нь хэмжээ хүн харахад том жижиг байхад за нүдэн дээр нь одоо бас юм одоо саяны хэлсэн эвэрлэг бүрхүүлийн өрөвсөл байх юм бол байнга нулимс гардаг юм завөр илэрдэг байгаа. Нүднийх нь нулимсны зам хаалттайгаас болоод нулимс гардаг бол нуух гардаг бол эмчит хандах хэвээр. Хугацаа битээ алдаасаа хэрэг хүүхдийн нүд өвдсөн шинж тэмдэг яаж илэрх вэ гэхээр нүд улаагаал нулимс гоожол гэрэл тарч чадахгүй болоод ирнэ. Их хэмжээний нуух гарах ч юм уу те. Тэгэх юм бол ерөөсөө яаралтай мэрэгжлийн эмчт нь үзүүлнэ. Үзүүлэл
зөв эмнэлзүүд яг ямар шинж гарсан, вирусын гаралтай байна уу, нингийн гаралтай байна уу? Тэр үүсгэж байгаа эсрэг зөв тохирсон эмчилгээг л хийлгэх ёстой. За хүүхдийн нүдний өвчл болон насанд хүрэх нүдний өвчлөлийн талаар мэдээлэл өгсөн хоёр эмчтэй баярлалаа. За үргэлжлүүлээд бид нэвтрүүлгээрээ болор цайх өвчин болон лазер мэсцлийн талаар та бүхэндээ мэдээлэх болно. Нас 39-тай. 2-3 жилийн өмнөөс л юм унших нь багасаал, юм харах нь таараа болол тэгээд ирэхэр чи юм унших дурггүй тэгээд сүүл рүүгээ бүр нэг утасныхаа мессежийг ч уншиж чадхаа байсан юмсан. Тэгээд үзүүлсэн чинь болор цайлттай байна. Болор солил хагалганд орно гэтгсэн. 50-60% хараатай байгаа ийм нөхцөлд орохгүй. Тэгвэл ер нь бол муудад ирэхээр наадах чинь солжилт харах юм байна гэж тэгжсэн. Тэгээд ер нь нийтдээ 3-4 жил ер нь тийм хараа муутай явсан. Хараан дээрээ цайлттай байна гэж тэгсэн. Тэгээд сүүлдээ тэр нь томрол муудаал гэдэг юм шиг байлээ. Тэгсээр бол зод яалтаа болохгүй мэн гэл орсон дагалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн зочдоор болор мэлмийн эмнэлгийн эмч, ангаа ухааны магистр, ахлах зэрэг эмч Цэцэг Жаргал эмч инх төвшнээр оролцоод байна. Одоо настай хүмүүс нүдэндээ болор суулгууллаа гэж ярьдаг. Тэгэхээр болор цаах гэдэг энэ эмгэг маань одоо настай холбоотой болов ямар шалтгаантай байт юм бол? Болрын цайлт гэдэг эмгэг нь бол олон шалтгаантай байдаг. За энэ олон шалтгаануудын хамгийн нэг түгээмэл тохиолддог хамгийн илбэг нь бол мэдээж насжилт байдаг. Тунгалаг орчнуудаар нүдэнд гэрэл нэвтэрч ороод нүдний хамгийн арын хэсэг дээр тусахад нүдний арын хэсэг дээр туссан мэдээлэл нь бол харааны мэдрэл гэдэг мэдрэлийн ширхгээр дамжиж тархинд хүрснээр бол хүн харах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр хамгийн өмнөд хэсэгт нь нүдэнд ийм цагны шишиг бөмбөлөг хэлбэртэй ийм эвэрлэг гэ бүрхүүл байна. Энэ тунгалаг байх хэвээр. За энэний ард өмнөд хорог гэж байна. Тэгээд хүүхэн хараа байна. Хүүхэн харааны ард болор гэж зүйл байдаг. Болор гэж зүйл маань энд бол энэ загвар дээр энэ харагдаж байна. Энэ бол мэдээж тунгалаг болор. За тэгэхээр энэ үүний ард бас нүдний шиллэг бий гэж байх хэвээр. Ингээд энэ тунгалаг орчнуудаар гэрэл чөлөөтэй нэвтрээд нүдний ард тусаж явах хэвээр. За тэгэхээр болрын цайлт нь бол хид хідэн хэлбэрээр цайдаг. Энээсээ хамаарат болрын цайлтнаас болж хараа муудах нь янз бүрийн хугацаатай байж болно. За тэгэхээр цайж байгаа хэлбэр нь одоо тухайн юу загварууд дээр харуулсан байна. Жишээлбэл энэ хэлбэрийн цайлт байна. Тэгэхээр энэ болохоор зөвхөн болор гэдэг маань өөрөө ийм хэлбэр дүрстэй бүтэц байхад энэний зөвхөн арын хэсэг нь цайлтсан байна. Тэгэхээр энэ арын цайлтаасаа болоод тухайн хүн адилхан болорн цайдсан байлаа гэхэд энэ ямар хэлбэрийн цайлт гэдгээс хамаарат илэрх шинж тэмдэг өөрт нь өгж байгаа харааны зовирууд нь хоорондоо харилцан адилгүй байдаг. За гэтэл болрын цайлт маань харьцангуй дөнгөж эхэлж байгаа нүднийхээ яг гэрэл нэвтэрж байгаа төвийн хэсгийг хамраагүй зөвхөн зах хэсгээрээ байх юм бол болрын цайлт байгаа боловч төв хэсгээр нь гэрэл чөлөөтэй нэвтэрж байгаа учраас хүн маань хараанд ямар нэгэн зөөр өгөхгүй явж байна. Тэгээд эмч үзээд болрын цайлт хэлж байна гэж онцлох тохиолдол байна. Энэ болрын цайлт маань мэдээж хэрэг хугацаа өнгөрөх тусам байнга дамжирна, нэмэгдсээр агаад нүдний одоо болрын цайлтын бүхий л хэсгийг хамраад ирсэн тохиолдолд хүн энэ тохиолдолд харааны чадвар, харах чадвар бол маш их муудсан байдаг. Тэгээд энэ тохиолдолд ихэвчлэн эмчид хандаад гарцаагүй одоо хараагаа сайжруулах зорилгоор хаалгаа илгэх шаардлагатай болдог. Өсөж ер нь анзаарахгүй ерөөсө гинтгэн л нүд нь юм хараа мархаа болчихоор бол сандраад ирээл үзүүлдэг байхгүй. Ер нь бол нүдэл ер нь жоохон бүрэлзээд юм байвал шууд л эмчид хандаад ер нь үзүүлэх хэрэгтэй тийм. Хүмүүс бол ер нь бол 40 наснаас дээш гарцсан бол ерөнхийдөө бол нэг сардаа нэг удаа үзүүлж явахдаа бол бас бидний амьдралын чанарт нөлөөлж байгаа маш олон сөрөг бүр даврууд байдаг. Жишээлбэл арх, тамхины хэрэглээ, буруу хоолт гэд эдгээр зуршлуудаас хамгийн их давуу болрын цайлтанд хүргэдэг юм юу байдаг вэ? Миний анзаарснаар илүү эрэгтэй хүмүүсэд илүү давмгаа байдаг болов гэсэн анзаарах байдаг. Энэ үнэн болов уу? За яг одоо яг судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо хоорондын харьцаа бол төдийлөн тогтоогдоогүй. Ерөнхийдөө бол наслалт хамгийн гол шалтгаан. За тэгээд энэ болрын цайлтыг үүсгэхэд нөлөөлж байгаа юу нь бол эргэтэн системийн өвчнүүд байна. За ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, за тэгээд бусад эргэтэн системүүдийн өвчнөний үед удаан хугацаагаар хэрглэж байгаа эмүүд байна. Эмийн шалтгаантай болрын цайлтууд байдаг. Гол юу нь бол мэдээж хэрэг өөх тосны хэрэглээ, бодисын солилцооны алдагдал.
бодисын солилцооны олон шалтгаант эмгэгүүд тэдгээр нь болор маань өөрөө бас тижэл авдаг. Тэгээд тижлийн алдагдлаас болж одоо үүсдэг гэж ойлгож болох уу? За болор маань өөрөө яг цусан хангамжгүй, цусан хангамж бол байхгүй, мэдрэлийн ширхэг бол байхгүй, ийм тунгалаг байж ах л ийм гэрэл чөлөөтэй нэвтэрж ах л орчин. За аль нэг талд нь илүү явагдах ч юм уу эсвэл хоёр талдаа зэрэг явагддаг юм болов? За ерөнхийдөө бол харилцаа адилгүй. Зарим хүмүүст бол нэг нүд нь болрын цайлт эхлэегүй байхад нөгөө нүдэнд нь болрын цайлт нь бүр хараагийн одоо алдагдуулсан хэмжээнд хүртлээ их хэмжээтэйгээр цайлт явагдсан байж болно. Энэ бол яг тийм тодорхой бол тийм тогтоогдсон юм бол байхгүй. Болрын цайлт эхэлсэн тохиолдолд одоо эми эмчилгээ гэж байгаа. Одоо шууд солих шаардлагатай юу? Үндсэн эмчилгээ нь бол ердөөсөө л мэс засал. Харин мэс засалд хизээ орох уу гэдгийг нь бол тухайн хүний өөрийнх нь одоо амьдралын чадамжид тэр болрын цайлт нь хэр нөлөөлж байгаагаас болоод эмч өвчтөн хоорондоо харилцаа ярилцаад тэгээд төлөвлөөд орно. Монголчуудын дунд энэ нүдний мах, нүдний өөхтэй болчлоо. Одоо энийг ахуулах шаардлагатай энэ гэдэг. Тэгэхээр энэ нүдний өөх гэдэг зүйл маань одоо хараанд нөлөөлдөггүй. Энэ талаар тайлбар өгөөч. За нүдний өөх, мах гэдэг маань хоёр тустай ойлголт. Хүмүүс болохоор нэг юм шиг яриад байдаг. За өөх гэдэг маань ер нь бол хүн болгонд байдаг. Одоо яг бидний эвэрлэг бүрхүүл байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дотор болон гадна болонд нь аим жижиг өөхөн ургацдаг. Одоо бараг л ингээл энгийнүүдээр харахад бол мэдэгддэг. Тэгэхээр өөх бол хараанд бол нөлөөлөхгүй. Тэгэхээр өөх бол том байж болно, жижигэрч болно. За тэгээ өөх тусны хэрэглээ ихтэй. За тийм хүмүүст бол яг том жижиг. За гадаад нөхцөлд ажилладаг хүмүүст бол бас том байх жишээтэй ч юм уу те. Мах гэдэг ойлголт маань бол тусдаа. Мах гэдэг маань бол эвэрлэг бүрхүүл рүүгээ юм төрж ургадаг. Өөрөөр хэлэх юм бол багаар одоо агсаар төрж ургадаг. Хэрвээ одоо юу гэдгийг ургалт төрчмтэй явагцаар байгаад хүүхэн хараа буюу энэ голын яг хардаг хэсэгт ороод ирэх юм бол хараандаа нөлөөлөд эхэлдэг. За тэгээ дээрэс нь нөгөө яг салстаас мах ургаад татагдалт үүсдэг. Тэгэхээр татагдалтаас эвэрлэг бүрхүүлэхээ бас нөгөө хэлбэр өөрчлөгдөд бас хугарлын гажиг үүсч болно. Тэгэхээр ийм тохиолдолд бол мэс заслаар эмчлэгддэг. Эмчлэх заалттай байдаг. Хэрвээ хараанд нөлөөлсөн тохиолдолд бол чихрийн шижин өвчтөй хүмүүсд яагаад нүд гэмтдэг, нүдний хараа мууддаг болдго юм бэ? Чихрийн шижин өвч маань өөрөө бас л нэгэн төрлийн бодисын солилцооны эмгэг. Тэгэхээр чихрийн шижин өвчтөй хүмүүст болрын цайлт бас харьцангуй эрт тохиолддог. Энэ мэдээж зэрэг эргэтэн системийн өвчин учраас яг хоёр нүдийг хамраад адилхан нэг төвшөнд болрын цайлт бас эрт явагдаж эхэлдэг нэг шалтгаан байгаа. Тэгэхээр чихрийн шижин гэдэг өвчний үед ойролцоогоор онцлогдоод нэг 10-аас 15 жилийн хугацаанд бол маш жижиг микро судснууд гэмтдэг байгаа. Тэгэхээр нүдэн дээр бол одоо нүдний хамгийн дотор талын бүрхүүл болох торлог гэдэг бүрхүүл нь цусан хангамжаар баялаг. За тэгээд энэ мэдрэлийн сүд байрладаг давхарга байгаа. Тэгэхээр энэ давхарга дээр маань жижиг судснууд гэмтсэнтэй холбоотойгоор энэ давхаргын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. За энд бол хамгийн их илэрх шинжүүд нь бол цөөн тооноос их хэмжээтэйгээр бол жижиг цус харуултууд, жижиг судасны цүлхэнгүүд үүсдэг. За энэ үүсний зэрэгцээгээр бас хэсэг газрын цусан хангамжийн дутагдлууд явагдана. За тэгээд судснаас шингэн ялгарч гарсантай холбоотойгоор их судат буюу одоо шүүрэл ялгараад тэр хэсэгтээ хаван үсгдэг байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдийг бид нэр эрт онцлоод эрт арга хэмжээ авах юм бол харааг бол хүн дээр алдах аюулаас урьдчилан сэргийлж чадна. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр удаан хугацаагаар энэ өөрчлөлтүүд нь даймжрах юм бол харааг ерөнхийдөө бол эргэшгүйгээр алдах аюултай. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Лазерын хагалгаа маань яг юу нүдний маань аль хэсэгт хийгдэж байгаа юуг хамгаалж байгаа лазерын хагалгаа байдаг юм болоо. Лазерны гэд ойлгохоор хүмүүс нөгөө нэг туяагаар шараад л гэдэг ойлголт хамгийн түрүүнд толгоонд буудаг. Тэгэхээр энэ маань өөрөө технологийн хувьд ямар шин арга байдаг юм болоо. За лазерын хагалгаа гэдэг маань үндсэндээ шил зүүдэг. За нэмэгч бай, хасагч бай. Өөрөөр хэлэх юм бол хол ойрын харлага. За өөрөөр бас миоп, гиперметроп, за астигматизм буюу хугарлын гаж гэж ярьдаг. Ийм гурван төрлийн харааны гажгийг засах, өөрөөр хэлбэл гоо сайхны хаалганы төрөл гэж явна. Тэгэхээр хүн шилээ зүгөөд явж болно, контакт линз зүгөөд тэрийг харааны гажгийг засах боломжтой.
Тэгвэл одоо жишээ нь ажил мэргэжлийн шаардлагаар жишээ нь одоо спортоор хичээлдэг хүн тамирчин ч юм уу тий. За эсвэл одоо юу гэдэг онгоцны нисгэгч, үйлчлэгч нар шил зүүхгүй, контакт ленз зүүх боломжгүй байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд яг хөө тэр хараат байдлыг л одоо байхгүй болгож өгч тусалж байгаа юм гоо сайхны хаалганы хэлбэр байгаа. За лазерын хаалганы гол одоо явагдах үндсэн хэсэг маань ерөөсөө нүдний энэ хамгийн уртлын хэсэг буюу эвэрлэг бүрхүүл гэж нэрлэдэг. Энэ хэсэг дээр л гол ажилбар бол явагддаг. За үндсэн зарчим бол за жишээ нь хасах шил зүүдэг хүн бол нүд бол урдлаас ардах хүртэлгийн тэнхлэг бол хэвийн хүнийхээс бол урт байдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл гэрлийг яг энэ тунгалаг хэсгүүд нэвтлээд яг энэ ардаа талын шар тол буюу торлог бүрхүүлийн төв хэсэг дээр яг дүрс тусчих хэвээр. Гэтэл яг хасах шил зүүдэг хүн нүд суналттай учраас дүрсийн торлог бүрхүүлээсээ арай наан тусаад байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ хаалганы үндсэн зарчим маань лазераар энэ эвэрлэг бүрхүүлийнхээ хэлбэр зузааныг өөрчилснөөрөө энэ гэрлийн тусгалыг яг торлог бүрхүүл дээр авч тусгаж байгаа ийм зарчмаар хийгддэг мэт туслаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл шил зүүхгүүл болгож өгч байгаа гоо сайхны хаалганы нэг гэсэн. Тэгээд ерөнхийдөө хоёр хагалгаал зэрэг хийгдэл гэж ярьж байлаа эмчнэр болохоор лазерын хагалгаа, тэгээд мис ажиллбарын хагалгаа. Тэгээд нөгөө лазераар хийх боломжгүй болсон гэдэг тэр хүүх араар бол орсон юм шиг бүр дээш ингээд. Тэгэхээр нөгөө мис ажиллбартай гэдэг эртхэн онцлуулсан байсан бол юу юм бэ лээ л те. Лазераар тэр нөгөө юу ингээд торгоогоод гагнцдаг юм л. Тэгээд минийх бол нөгөө удаад хатаад ингээд модчих хатуу болсон. Тэгэхээр тэр нөгөө мис ажиллбараар ингээд дарж тэнэлгэж тэгээд тосож наасан байна. Лазер хагалгаа хийсний дараа 5-аас 10 жилийн дараа эргээгээд нүдний хараа мууддаг. Тийм учраас лазерны хагалгаа бол нэг төгс арга биш юм а гэсэн ойлголтууд бас байдаг. Тэгэхээр лазерын хагалгааны дараа эргээд хараа муудах тохиолдол байдаг уу? Тохиолдол байна. Тэгэхээр энэ маань тодорхой заалттай. За одоо үндсэндээ лазерын хаалга маань дэлхийд дээр хийгдээд 30 жил болж байгаа. Тэгэхээр энэ 30 жилийн хугацаанд бол маш олон тооны судалгааны ажлууд хийгдсэн. За манай эмнэлэг гэхэд бол яг 10 жил хийж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол ингээд ийм тохиолдолд эргэж муудд юм байна гэдэг ийм тохиолдлууд гэх юм бол одоо хасах шил зүүдэг буюу миоп харааны ажигтай хүмүүст хасах 6-аас хэрвээ дээш бол эргээд бол тодорхой хэмжээнд нэг хасах 1, 2 ч юм уу эргэж гарч ирэх тийм тохиолдол байна. Өөрөөр хэлбэл эргэн муудалт гэсэн нэг хэлбэрийн бас хүндрэл гэж явдаг. Хоёрдугаар тэгвэл астигматизм буюу хугарлын гажиг гэж байгаа. За хугарлын гажиг бас хасах 2-оос дээш тохиолдол бас эргээд нэг 50% бол эргэж муудах юм магадлалтай. Тэгэхээр бид нар хагалгаанд орох гэж байгаа хүмүүстэй иймэрхүү эргэж муудах хэрэгслийг бас тайлбарлаж өгдөг. Лазерын хагалгаанд орлоо гэд гадаад орн руу их ханддаг. Тэгэхээр одоо Монгол улсын хувьд энэ төрлийн хагалгаа одоо хэр төвшөнд явж байгаа юм бол? Яг гадагшаа хандах хаана хэлэх бол тухайн хүний өөрийн хүсэл сонирхол. Яг тэгэхээр гоо сайхны хагалгаа учраас хүн өөрөө эмнэлэг, эмчээ судлаад гадагшаа хэлэх тохиолдол бол байна. За манайх бол ерөнхийдөө бол сүүлийн үед яг технологиуд бол баг багаар сайжирч байгаа. Тэгвэл хийдэг заалт стандарт бол бүгд нэг л төвшөнд хийгддэг. Манай эмнэлэг бол хийж эхлээд бол 10 жил болж байгаа. Тэгэхээр яг ерөнхийдөө манайхан гадагшаа явж эмчилгээ хийлгүүлж байгаа хүмүүс яг хагалгааныхаа талаар яг нарийн мэдээлэл байдаггүй. Тэгэхээр дотроо бас хэд хэдэн төрөл байдаг. Хэрглэж байгаа багаж шархаа үүсгэж байгаа арга, ямар технологи ашиглаж байгаа, ямар аппаратын ямар аргаар хийж байгаа гэдгээ судлахгүй явцдаг нэг тийм тал байдаг. Тэгэхээр тэрийг бас судлаад мэдээлэлтэй хэр туршлагатай ямар эмнэлэгт хийлгэж байгаа гэдгээ бас судлаад явбал түүнээс заавал одоо тэр хүнийг энд хийж байгаа юм чинь заавал энд хийлгэх гэсэн тийм юм бол байхгүй л да. Ерөнхийдөө сонголттой хувь хүний өөрийн бас хүсэл сонирхол гэсэн. Лазерын хагалгаанд ороход одоо насны хязгаар гэж байгаа лу. Насны хязгаар бол ер нь бол 20-45. Тэгэхээр 20 гэд нас цагаад байгаа нь бас учиртай. Зарим хүн хүүхдэд яагаад хийж болдгоо юм бэ? Тэгэхээр хүүхд бол яг нь ер нь бол 20 нас хүртэл хараа бол тодорхой хэмжээгээр нэмж муудаж идэг. Тэгэхээр үндсэндээ нэг 18-аас 20 насны хооронд бол тэр харааны муудалт бол яг тогтворчдөг. Тэгэхээр энэ маань гоо сайхны хагалгаа учраас яг нэг тогтцсон хараан дээр л үндсэндээ тэглэх. Одоо жишээ нь хасах 2 зүүдэг бол 0 жоо, нэмэх 3 бол 0 жоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр нас заадаг нь бол тийм учиртай. Лазерын хагалгаанд орж хараагаа тэглүүлэх гэсэн төлөвлөсөн
одоо хийх гэж аваад юун түрүүнд анхаарах бас зүйл байна уу? Давтаж хэлгээд хаалганаас өмнө ийм одоо дэглэн барьж аваад ороорой ч гэдэг юм тий. За хаалганаас өмнө бол заавал нэг шинжилгээ өгдөг нэрээ. Одоо яг энэ хаалганд бас тэнцэхгүй гэдэг. За шинжилгээ өгөхийн тулд хэрвээ зөөлөн контакт линз зүүдэг бол 7-оос 14 хоног контакт линз зүүхгүй, огт зүүхгүй байжгаад шинжилгээнд хамрагдах ёстой. Хатуу контакт линз зүүдэг бол 14 хоногоос 1 сар контакт линзээ зүүхгүй байжгаад шинжилгээ өгөх ёстой. Тэгээ бусад тохиолдолд бол их айхтар тэгнэ ингэн гэсэн тэглэн байна. Лазер хагалгаа хийлгэсэн хүмүүс дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхний 7 хоногт ус хүргэхгүй байх. 10-аас 14 хоногт нухаж үрэхгүй байх. Чанга анихгүй, дөргүүлэхгүй байх. 1-2 сар хүнд зүйл өргөхгүй. Саун, бассейн, фитнесээр хичээлэхгүй байхыг анхаараарай. Нүдний шил болон контакт линзний арчилгааны талаар ярихаар студид маань Монет оптикийн оптотехникч Дөлгөн хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна. За тэгэхээр араамны загвар талаас ихлээр энд байгаа загваруудаас надад энэ араам маань илүү таалагдаад байна л да. Тэгээд зөвхөн таалагдлаа гэдэг энийг аваад зүөх гэхлээр бас нөгөө эрүүл ахуй талаас одоо хашилж байгаа зүйл байна уу гэдэг мэржлийн үнэ Дөлгөнөөс бас асуумаар байна. Харааны шил ерөөхдөө загварын хувьд ер нь том ихэвчлэн том байдаг. Яагаад тэгэхээр нөгөө шилний төв гэдэг юм байдаг байх хэрэгтэй. Тэгээ хэд жижигхэн араам дээр хийхээр нэг дээгүр нэг шилнийх нь араам харагдангууд нэг шилний төв таарах юм. За ийм байж болохгүй бахан тий. Ихэвчлэн хүмүүс ерөөхдөө өөрөө мэдлгүй анзаарал төвчүүд хамрынхаа урд тавьчихдаг. Тэгэхээр нэг шилний төв биш зөвхөн нэг шилнийхаа иргмээр хараад байна. Хоёр талын шанаа гэж байна тий. Шанаа хит барих юм бол энэ мэдрэлийн судас. Энийг хавчих юм бол толгой их амархан өвддөг болно. Энэ шилний энэ дээд хэсгийг зөвхөн шанаатайгаа харьцуулангууд ер нь зэрэгцэх юм уу бага зэргийн том хэмжээтэй ерөөхдөө болно л доо. Хүүхдийн хувьд ер нь ямар шил одоо сонгож хэрэглэвэл одоо эрүүл мэнд талаасаа зөв хэвшил даадах вэ гэдгийг тайлбарлаж өгөөч. Ерөөхдөө одоо бага насны хүүхдүүдийн хараа бол маш муу болсон. Миний хийжсэн хүүхдийн шил бол 4 сартай хүүхд бол хийлгэжсэн. 4 сартай хүүхд нь жижигхэн толгойтой учраас одоо энэ иймэрхүү төрлийн араамууд ер нь ихэвчлэн бий болсон л доо. Гадуур бол загварын хувьд их олон байгаа. Амархан унахааргүй тийм. Унахааргүй энэ хойно интеглэжтэй учраас нэг хойдлын толгойн барьдаг учраас унахааргүй. Тэгээ эднээс нь давхар нэг юм их уян байдаг байхгүй. Тийм би нэрээ тийм. Амархан эвдэрх хэрэг. Тийм тэгэхээр их хөнгөн эднээс. Тэгэхээр ер нь бол араамны энэ жим бас их чухал ахан тийм. Багцсан хуучны үеиг бодвол одоо үед бол тийм хүн төрлийн араам ер нь байха болцсон. Ихэвчлэн нэг титан хүрээтэй мөсгөл нэг хайлч хөнгөн цагаан холцтой бүртэг тийм төмөр араам бол байха болцсон. Бас харьшлөх араам бол ер нь л бага. Тэгэхээр контакт линз маань одоо ямар онцлогтой байт юм бол хэрэглээний тал дээр маш анхаарахгүй болвол одоо нүдний өнгө өөрчлөгдөх юм байдаг бас. Удаан хугацаагаар контакт линз зөвл тэгэхээр асуудалтай жоохон бага зэргийн. Өөрийнхөө хараанаас бага зэрэг буурал зүүдгүү гэдэг чинь. Тэгэхээр яагаад тэгээ зүүдний хэрэг нэг шил нүд хоорондын зай алга болчдөг учраас 0.90 ихэвчлэн 0.25%-аар буурал зүүдэг байхгүй. Тэгэхгүй яг өөрийнх нь үндсэн хараагаараа контакт линз зүүчих юм бол буцаад шилээ зөнгөт нь өөрийнх нь хараа голгодоод эхэлдэг байхгүй. Тэнгүүд хараа миний хараа муучлаа гэдэг давтан үзүүлэнгүүд нөөт нь бас нэмэгдсэн байх магадлал өндөр байдаг. Линзний гадаргуу зурагддаг юм болов? Линзний гадаргуу зурагдана гэсэн байхгүй шууд урагдана ямар нэг юм бол. Тэгээ бас урагдахаас гадна нэг одоо усаа солихгүй ч юм эсвэл зүүхгүй байж байгаад нэг зүүдэж нэг хүмүүстэй. Тэг тохиолдолд бол юу яадаг мөөгөн зэрэг юм үстэй. Мөөгөн зэрэг үсгэн угаасаа мэдэгдэн л линзэн дээр ингээд юм цагаан толгонд үссэн мэт. Тэр тохиолдолд хүмүүс бол линзийг бол зүүх ямар ч нэгэн шаардлага байхгүй. За тэгэхээр бидэнд нүдний шил болон контакт линзний арчилгааны талаар үндэм мэдээлэл өгсөн Дөлгөнөө маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За. Таны нүдэнд хүүхэн хараа цайрах, юм харахтаа гэлжиж хялархарах, нүдэд зовх улайж хавдах, хүүхэн хараа гэрэлтэж харагдах, зурагт үзэх, юм уншихтаа нүүрэндээ тулгаж барих, нүд урагшаа бүлтгийж гарсан бол нүдний эмчид яарал тавьцуулаарай. Нүд хэдий харагдах байдлын хувьд жижигхэн эрхтэн хэдий ч бид амьдралынхаа турш мэдээлэл 90% зөвхөн нүдэрээ л дамжуулж авдаг. Тэгэхээр хүмүүсээ нүдээ хайрлцгаая. 128 эрүүл мэндийн нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хараатын хурц миллиметрийн тунгалаг байх болтугай. Баяр та үзэгчтэй. Баяр та.
хүрт боломж үргэлж байдаг. Банаква усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Банаква боломжоо усал.